Гэмт хэрэгтэн 1 жилийн дотор нийт 11 хүүхэд хулгайлсан бөгөөд тэдний дунд 9 хүү 2 охин байлаа. Тэрээр хулгайлсан хүүхдүүдийг хүчирхийлж зовоон тарчлааж тэднээс 6 хүүхдийг хэрцгийгээр хөнөөжээ. Улмаар хүүхдүүдийн цогцыг хэсэг хэсгээр нь задлан дотор эрэгтнүүдийг нь ухаж аван 5 мэдрэхүй эрэгтнийг нь огтолж хогийн утанд хийж газарт хаясан байна. Тэрбээр эдгээр цогцуудыг өөрийн баярхал мэд хадгалж харж зугаацдаг байж. Үүгээр зогсохгүй шинээр хулгайлсан хүүхдүүдэд эдгээр цогцыг харуулж тэдний сэтгэлд арилжгүй хар сүдэр үлдээж тэдний үлдсэн амьдралыг газар дээрх там болгон хуургасан юм. Цагдаа нар хэргийн газарт ирэхдээ хүртэл айж цочирдон эдгээр хүүхдүүдийг өргөдөн уйлж байж. Түүний хэрцгийлэл хязгааргүй байсан бөгөөд шүүх хүрлийн үеэр тэр бүр хурдан шүүх хурдан болго би амьд явахыг хүсэхгүй байна гэж ойрлож байв. Тэгвэл юу түүнийг ийм солиотой гаж булаа үйлдэл хийхэд хүргэсэн юм бол. Яагаад тэр цэцэг мэд насандаа яваа хүүхдүүдэд ийм харгас авир гаргав. Юу түүнийг ийм галзуу гаж донтой алуурчин болгосон бэ. 2006 оны 2 дугаар сарын 28-нд Хятадын зүүнхой Тавилын Жаммужийн Жамуси хотод нэгэн эрх танхүү орой болол гэртээ ирсэнгүй. Гэрийнхэн нь сандарч төгссөндөө хаасаагүй хайсан байна. Хүүгийн байн гочдог интернет кафе ангийнхны гэрээр нь явсан боловч ямар ч сураг олдсонгүй. Тэд бүр бүх хамаатан саднаа дайжлан хамтдаа хайсан ч хүүгийн талаар ямар ч мэдээ байгаагүй. Эцэст нь 1 хоногийн дараа сэтгэлээр унсан эцэг эхэн цагдаад хандаж тусламж хүсгээр шийджээ. Гэтэл яг энэ үед гэрийн хаалга гинэт онгойж хүү гэртээ орж ирэв. Түүний араас танихгүй нэгнээр дагалдан орж ирсэн байна. Тэрхүү эрийн царай төрөх тухай үед жаахан хачин харагдсан ч хүүг олсон болохоор гэр бүлийнх нь бүгд баярлаж түүнийг анзаарсангүй. Харин өнөөдөр хүүгийн эцэг эхэд хандан "Хүү чин зүгээр жаахан ханиадтай байна. Өөр зүйл байхгүй, юу ч асуух хэрэггүй. Тэр юу ч ярьсан бай, битгий тоо, тэр зүгээр л ядарсан байна" гэж хэлжээ. Гэр бүлийнхэн нь бүгд цуг байсан тул хүү айдсаа түр мартаж ээжийнхэн илгэнд очиж тэврүүлсэн байна. Томчууд өнөөх эрийг хүүхдийг нь гэрт нь хүргэж өгсөн сайхан сэтгэлтэй хүн гэж бодоод талархлаа илэрхийлэн гаргаж явууллаа. Гэвч өнөөдөр явахдаа зэрэгцэн хүү гинэт уйлан зогсгоо байлв. Гайхсан сандарсан томчууд хүүгийн хүзүүн дээр шарах байгааг олж харсан байна. Тэд яран юу болсон талаар асуутал хүү өмнөх шөнд болсон аимшигтай явдлынхаа талаар ярьж эхэлсэн байна. Хүүгийн ярьсан зүйлийг сонсоод цочирдсан гэр бүл цагдаад бүх үннийг илчилсэн бөгөөд ингэснээр аимшигт цуврал аллагын хэрэг илэрсэн юм. Алуурчин хотын нэгэн түрээсийн байранд амьдарч эхийнхээ өчүүхэн тэтгэврээр амин зуудаг байж. Түүний ихэн нэг удаа түнд хандан "Миний тэтгэвэр бол уг нь минийх, чи бүгдийг нь үрэх ёсгүй шүү дээ" гэжээ. Гэвч тэр энэ үгийг тоосонгүй, ээжийнхээ тэтгэврийг өрн таран хийж өдрийг интернет кафенуудад өнгөрүүлсээр байлаа. Интернет кафед байхдаа тэр шөнө орой болтол тоглоом тоглож суудаг 13-аас 14 настай хүүхдүүдийг байнга сэмхэн хардаг. Түүний дотор адгийн бодол бодогдож байв. Хамгийн анх 2005 оны 3 дугаар сард 12 настай Сяо Чан нэртэй хүүг интернет кафенаас сулгаалж гэртээ авчран хэд хэдэн удаа бэлгийн хүчирхийлэл үйлдэжээ. Энэ бол түүний анхны гэмт хэрэг байсан бөгөөд тухайн үед хэнийг ч алах санаа байгаагүй, зүгээр л гаж хүсэл тачаалаа хангах гэсэн аж. Үүний дараа тэр хүүг суллан гэрт нь буцаан явуулсан. Харин хэдэн 7 хоногийн дараа тэр хүү юу болсон талаар эцэг эхтэй хэлээгүйг нь олж мэдв. Ингээд бага насны хүүхдүүд ичиж зовох сэтгэл өндөртэй байдаг. Ийм явдлын талаар эцэг эхтэй хэлж зөрхөлдөггүй цагдаад хандаж бусдад юу тохиолдсныг хэлэхээс эмээдэг гэдгийг ойлгожээ. Түүнээс гадна эдгээр эрэх тань хүүхдүүд шөнжин гадуур тоглож гэртээ ирэхгүй байсан ч эцэг ихэн зүгээр л интернет кафед тоглож байгаа биз гэж боддог байв. Тухайн үед одоогийнх шиг PC тоглоомын газрууд биш зөвхөн интернет кафенууд ажилладаг байлаа. Харин үүнийг мэдсэн алуурчин улам зоригжиж дотроо илүү аимшигтай муу муухай төлөвлөгөө гаргаж эхэлсэн байдаг. Анхны хүүг хүчирхийлсэн хэрэг гарснаас ердөө 20 гаруй хоногийн дараа алуурчин энэ удаа 9 настай нэгэн охиныг хууржээ. Тэр хэлэхдээ "Би өвчтөе хөдөлж чадахгүй байна. Надад туслаач" гэж хэлэн охиноор үүдээ онгойлгуулах шалтгаан гаргасан байна. Гинэн хонгор өхөөрдөн бяцхан охин түүнийг өрөвдөн туслахаар шийдсэн. Гэвч гэрт нь даган ормогц алуурчин бүдүү модоор охиныг балбаж ухаан алдуулсан байна. Охин амьсгал хураасны шалгасны дараа алуурчин цогцыг нь хэд хэдэн удаа бузарлаж, дараагийн хагас сар гаруй хугацаанд хэсэг хэсгээр нь задалж, эд эрхтэн яс махыг нь хэд хэдэн жорлон руу хайжээ. Мөн охины эд зүйсийг шатаасан байна.
Охин сураггүй болсны дараа өвөө нь сонинд зар тавьж цагдаад мэдгдсэн юм. Харин гимт этгээдийн хөршүүд охиныг алуурчны гэрлүү орж байсныг харсан гэж мэдүүлжээ. Тэр өдөр өд дунд цагдаа нар мөрч нохойтой ирж алуурчны түрээсийн байранд нэгжлэг хийсэн. Нохой алуурчны өсөж байсан шахаг үнэрлэж байсан ч уг барилгын эзэн дарс эсгэж байсан учраас хүчтэй архины үнэр нохооны үнэрлэх чадварыг саатуулжээ. Барилгын эзэн уурсан хэлэхдээ та нар хүүхэд хайх гэж ирсэн биш зүгээр л хэрэг өдөөх гэж байна гэж орилон цагдаа нартай хэрүүлхийж тэднийг явуулсан байна. Ингэснээр цагдаа нар алуурчныг барих алтан боломжоо алдсан бөгөөд алуурчин завшааныг ашиглан дахин олон хүүхдийг хөнөөсөн. Хэрвээ тухайн үед барилгын эзэн цагдаад саад болоогүй бол дараагийн хүүхдүүд өнөөдөр амьд аз жаргалтай байх байсан ч байж мэднэ. Үүний дараа гимт этгээд нэгэн орой орон гэргүй хүүг хөнөөжээ. Тэр хүүг зүгээр л хуурч гэртээ дагуулan орсон байна. Хөөрхий хүү түүний үгэнд итгэж хоолтой дулаан амьдрах гэр оронтой боллоо гэж баярлаж байж. Гэвч алуурчин хүүг хэд хэдэн удаа хүчрхээсний дараа боомлон хөнөөсөн байна. Цогцыг задлан хэсэг хэсгээр нь хуваасныхаа дараа тэр бүх хэсгийг хоёр хуванцаар хувинд хийж цэвэнтээр битүү чигжиж гэрийнхээ ард хэсэгт нуусан. Энэ бүхэн илрээгүй тул тэр улам бүр зоригжиж, улам бүдүүлэг, аимшигтай төлөвлөгөөнүүдийг бодож эхэлжээ. Хагас жилийн дараа гэхэд тэр бүрч гажиг зэрлэг гэмтэрийг үйлдсэн юм. Тэр дөрвөн хүүг дараалан хуурч гэртээ авчирч садар самун хэрцгий байдлаар хүчирхийлж алжээ. Тэдний дундаас хамгийн ахмад нь 16 настай, хамгийн бага нь ердөө 9 настай байлаа. Тэдний дундаас 9 настай хүүхдийг тооцвол бусад гурвыг нь тэр сахлын хутгаар зүсэж, гидсийг нээж, дотор эргэтнүүдийг нь гарган авчээ. Алуурчин дараа нь орон дээр хэвтэн эдгээр аимшигт дүр зургийг харж таашаал авч судаг болсон бөгөөд түүний сэтгэл зүй тэр үед аль хэдийн бүрэн гажуудсан байлаа. Тухайн үед нэг хохирогч хүүгийн үеэл рүү алуурчин уцаар холбогдсон мөнгө нэгсэн байж тэр хэлэхдээ хүүгийн ээжийг дууд чи Либо гудамжинд байх хоёр дахь жижиг хогийн савны талаар мэдхүү гэж асуусан байна. Гэвч үеэл нь энэ бүхнийг зүгээр нэг тоглоом дохуу гэж бодон дургуйсан мэднэ гэж хариулжээ. Харин алуурчин уурлаж тэгвэл тэр савнд мөнгө хэмээн сүрдүүлсэн байдаг. Үүнээс удалгүй тэр дугаарын ихэнд дурдсан азар амьд үлдсэн хүүг хулгайлахаар явжээ. Хүүгийн өгүүлснээр алуурчин түүнийг надад компьютер байгаа, хүснээрээ үн төлбөргүй тоглож болно хэмээн хуурч гэртээ дагуулan орсон байна. Гэрт нь ормогц алуурчин хутга гарган сүрдүүлж хүзүүг нь зүссэн байна. Хүү тэр үед орон дээр байгаа компьютерийн доорх даавуунд хэд хэдэн цогцос хучаастай байхыг харжээ. Алуурчин түүнийг сүрдүүлж хэрвээ үгэнд орж хийснээр минь байхгүй бол чи бас эднэр шиг болно хэмээн айлган сүрдүүлв. Тэр шөнө хүүг айлгаж цогцнуудын дэргэд унтуулжээ. Дараагийн өглөө хүү ухаалаг залгархан алуурчныг хуурч ийн хэлв. Энд чинь их хүүтэн байна, манай гэрд очиж хоно. Манайхан одоо бүгд гадуур байгаа, хинч байхгүй гэхэд алуурчин сэжиглэн тэгээд танаа гэрт мөнгө байгаа юу гэхэд хүү би сайн мэдэхгүй гэхдээ та үзэж болно. Аав ээжийн үлдээсэн юм байгаа байх гэж. Алуурчин хүүг бүрийн хяналтандаа байгааг ойлгож түүнийг худал хэлэхгүй гэж итгэн өөрийн мөнгөний хэрэгцээг бодоод үнэхээр үнэн гэж итгэжээ. Ингээд тэр хүүтэй хамт гэрлүү ноцсон бөгөөд ингэснээр бидний ихэнд дурдсан тэр аимшигт гэмтэргийн илрэл болсон анхны дүр зураг бий болсон юм. Хүүгийн өгүүлсэн мэдээлэлээр үндэслэн цагдаа нар тэр дор нь алуурчны түрээсийн байрыг олсон байна. Тэр үед алуурчин гэртээ байгаагүй ч орон дээр нь дөрвөн хүүгийн цогцос хучаастай байжээ. Хэргийн газар үнэхээр аимшигтай байсан бөгөөд зарим туршлагатай эрүүгийн мөрдөгч хүртэл нулимс унгажээ. Удалгүй мөрдөм байцаалт 90 сурвалжилтын үр дүнд цагдаа нар алуурчныг нэгэн кофе шоп дотор баривчилсан. Харин алуурчны нэрийг Гүн Румбо гэдэг байлаа. Тэр 1973 оны 7 дугаар сарын 6-нд Хэвлүнжан мужийн Жаммуси хотод жирийн ажилчин айлд төржээ. 1990 онд сургуулийн орхин тракторын сэлбэгийн үйлдвэрт ажилд орсон байна. Ажиллаж байх хугацаанд хөнгөн гэмтэл авч улмаар өөрт нь азуулж хүнд хөдөлмөрөөс чөлөөлөгдөн тракторын үйлдвэртээ илүү хялбар ажилд шилжжээ. Тухайн үед энэ бол хүмүүсийн атархдаг сайхан ажил байлаа. Гэвч 2 жилийн дараа үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийн улмаас түүнийг ажлаас нь халсан бөгөөд мөн онд эцэг эхэнж бас ажлаасаа халагдсан байна. Гэр бүлийн орлого бүрэн тасарч амьдрал хүндхэн болсон тул аав нь зармиг зарж харин тэр ээжийн хамт хаягдал цуглуулж амьдрах болсон юм. Энэ үед Гүн Румбо нэгэн бүсгүй дурлсан боловч бүсгүй аав тогтвортой ажилгүй гэх шалтгаанаар охиноо түүнд өгөхөөс татгалзсан байна. Хожим тэр дэлгүүрт ажиллаж байхдаа нэгэн охинтой танилцаж улмаар дотн харилцаа тогтоосон.
Гэвч охин насанд хүрсэн мэт харагдаж байсан ч үнэндээ дөнгөж 15 настай байжээ. Удалгүй охины эцэг эх гудамжинд тэднийг хамт байгааг хараад цагдаад мэдгдсэн. Ингээд цагдаа нар түүнд насанд хүрээгүй охинд халдсан хэрэгээр ял тулгаж 8 жилийн хорих ял оноожээ. Би энэ харьцангуй турхаа байсан учраас шоронгийн бусад хориглуудад зодууж дээрлэхүүлэхээс гадна хүчин дүүрсэн нь түүнийг туйлын ичгүүртээ ууртаа болгож ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй галзуу нэгэн болгосон юм. Удаан хугацаанд сэтгэл зүйн асуудал бий болж шоронд гараад үсэж амиа хорлохоор оролцсон ч эцэст нь аврагдсан. Үүний дараа түүний зан ааш эрс өөрчлөгдөж тэр хүч хэрхийлэгч сүрдүүлэгч нэгэн болон хувирав. Гэхдээ түүнийг шоронд сайн хүмүүжсэн гэж үзэж хугацаанаас нь өмнө суллав. Шоронгоос гарах үедээ тэр ихтэрээ орогнох гэж утсан боловч тэр хөөгдсөн. Дараа нь тэр олон ажил сольж эцэст нь шарсан махны павильон нээжээ. Гэвч хүмүүс түүнийг шоолон маргаан үүссний улмаас тэр зодуулж эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлгээс гарсны дараа шарсан махны дэлгүүрэнч хааг. Харин түүний ээж хүүгээ өрөвдөн нэгэн интернет кафений хажууд байх жижиг өрөөг түрээсэлж өгчээ. Хожим энэ өрөө хэргийн газар болсон юм. Тэр энд 11 хүүхдийг аваачин 6-г нь хөнөөсөн. Цагдаад баригдсныхаа дараа тэр гэмт хэрэгүүдийн явцыг тайлбарласан байна. Тэр хүүхдүүдийг хуран авчирснаа хүлээн зөвшөөрсөн. Хүүхдүүдийг хорих хугацаанд үгэнд сайн орвол интернетэд орох эрхээр шагнана гэж хэлдэг байж. Тэр зарим хүүхдүүдийг суллахтаа огт санаа зовдөггүй байлаа. Энэ бага насныхан ихэвчлэн өөртөө тохиолдсон ичгүүртэй зүйлсийг бусдад хэлдэггүй бөгөөд ичиж амаа хамхих тул цагдаад мэддэхгүй гэж тооцсон байв. Тэр цогцснуудын дотор эрхтнүүдийг гаргаж авсан шалтгаанаа хурдан муудаж үнэр гарахаас сэргийлсэндэ гэж хэлсэн боловч харин бэлэг эрхтэн тайрсан зүйлсээ тайлбарлаж чадсангүй. Удалгүй хөнөөгдсөн 16 настай хүүгийн ах нь дараах бичвэрийг нийтэлжээ. Бяцхан дүүгийнхээ цогцыг хараад бид нүдэндээ итгэж чадаагүй. Урд нь инээмсэглэл дүүрэн царайлаг байсан 16 настай дүүгээ бид таних ч аргагүй байв. Түүний нэг чихийг тасалсан, хэвлийг нь зүсэж бүх дотор эрхтнийг нь гаргаж авсан, бэлэг эрхтнийг нь тайрсан, биеийн бүрэн хатсан байлаа. Түүний цогцыг харахад ам нь том ангаасан, яг л сэтгэл зүрх нь хагарчихсан мэт байсан. Тэр бол дүүгийн минь аимшигт хашгираан амьд ахуйда туулсан хэрцгий доромжтол зовлон зүдгүүрийн тухай нийгэмд гомдлож байгаа мэт санагдсан. Дүүгээс минь гадна өөрч олон цогц байсан, гэмт этгээдийг нэн даруй цээрлүүлж өгөхийг хүсэж байна гэж. Энэхүү сонинд гарсан бичвэр нь тухайн үед гэмт хэргийн хэрцгий хүн чанараас ангид байдлыг гэрчилж олон нийтийг гүн цочролд оруулсан байдаг. Гэмт этгээдийн гэрээс хүүхдүүдийн олон хувцас 12 янз бүрийн хэмжээтэй гутал олдсон байна. Нийт 12 хос хүүхдийн гутал байсан ч 6 цогцос олдсон. Эдгээр нь бүгд тухайн жилд ойрхоо байсан сургууй болсон хүүхдүүд байлаа. Оршуулгын газарт хохирогчдын эцэг эх гэр бүлийнхэн уулзаж цөхрөн гашуудаж уйгашуу өөр бухимдал итгэл алдралын дунд байж. Зарим хүүхдийн эмээ өвөнөр дөнгөж 3 хоногийн дараа нас барсан. Хүүхдүүдийн олон эцэг эх зүрхний өвчнөд нэрвдэж ухаан алдаж унсан, зарим нь хүнд өвчтэй болсон байна. Энэ аимшигтай явдлын дараа олон гэр бүлүүд энэ газрыг орхиж нүүхээр шийдсэн байна. Мөрдөн байцаалт явцад гүн румбу хохирогчдыг интернет кафе орчмоос хулгайлж хүчирхийлснийгээ дараа хөнөөсөн гэж хүлээн зөвшөөрчээ. Гэмт этгээд шоронгоос сулагдсныхаа дараа л хүүхдүүдийг хөнөөж эхэлсэн гэж мэдүүлсэн бөгөөд тухайн үед Хятад улсад дунджаар 15 хоног тутамд нэг хүүхэд сургаггүй болдог байв. Хэрэг нийтлэгдсэний дараа энэ хэрэг бүхэл бүтэн нийгмийг цочроож гүн румбугийн аимшигт хүн төрхөө алдсан үйлдэлд олон нийт бүхэлдээ зэвүүдсэн шударга ёсыг нэхэж эхэлсэн. Эцэст нь 2006 оны 12 дугаар сарын 31-нд шүүхийн шийдвэрээр гүн румбо 11 хүүхэд хулгайлан явсан, 6 хүүхдийг хөнөөсөн гэмт хэрэгт буруутай гэж тогтоогдож, нэн даруй цаазын ял хүртжээ. Тэр шүүхийн тархимд хэлэхдээ ээжийг минь битгий оролдоорой, би түүний төлөө харамсдаг гэж. Шоронд шахалтанд орж байсан туршлага сэтгэл зүйн дарамтан түүнийг гаж сэтгэлгээтэй болгож сул дорой өрөвдүүлэхийг хүссэн хүмүүсээс таашаал авдаг, маш гүн хаа сэтгэлтэй болгосон. Тэр гэмт хэрэг үлдэж байхдаа амьдралгүй болсон хүүхдүүдийн ээжүүд гэр бүл хэрхэн зовж амьдрахыг огт бодсонгүй. Ийм аимшигт зүйл хийх чадвар сэтгэл зүйн хүн төрөлхтний ойлголтоос давсан бөгөөд там хоосон харин чөтгөрүүд дэлхий дээр байна гэдгийг харуулсан.